Яаж юмыг тултлан сайн сурах вэ? Би өөрийнхөө яаж юмыг сайн англи хэлээ сайн сурсан талаараа та бүхэндээ хаваалцъя. Бичлэгээ дуустал нь үзээрэй. Сайн уу? 50-аас 50 мэдчилж байна. За 50 амьдралыг Монголдоо гэсэн ураатай миний суваг та бүхэн тавтай морил. Юуны өмнө хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Тэгээ 9 сарын 1 боллоо. Ерөөсөө бидний баяр да. За. Ямар ч байсан шинэ хичээлийн жилдээ орж байгаа та бүхэндээ баяр хүргэе. Хэрвээ та нар өөрсдөө сургуульд ороогүй ч гэсэн магадгүй танаа хүүхэд эсвэл дүүнер чинь бас сургуульд орж байгаа. Тэгэхээр энэ намрын сайхан өдрүүдийн мэндийг та бүхэнд хүргэе. Хэрвээ та бүхэн шинээр ирсэн бол намайг тайван гэдэг. Би ээж, эхнэр өөрийнхөө чөлөөт цагаар бусдад амжилтанд хүрэх зөвлөгөөг, урам зориг өгөх гэж энэ бичлэгүүдээ хийж тавьдаг байгаа. Миний энэ сувагт 50-аас гээд энэ суугаараа би бүх бичлэгүүдээ монгол хэлээр хийдэг болвол 57 гэж суугаараа өөрийнхөө бичлэгүүдийг ерөнхийдөө давхарцсан хэлбэрээр англиар дахиж хийдэг байгаа. Тэгээд ерөнхийдөө надтай холбогдоод нийгмийн сүлжээгээр Facebook, Instagram, нүүр нам холбогдоод асуулт асууж байгаа та нартай маш их баярлалаа. Бичлэгийг минь үзэж сэтгэл бичиж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийн шилдэг сэтгэлийг би энд орууллаа. Тэгээд миний дараагийн бичлэгт орохыг хүсчихвэл та нар бичлэгийг сэтгэлээр доор үлдээж байгаарай. Ер нь надтай холбоо барья гэж асуусан хүмүүс яаж холбоо барьд юм бэ гэдэг нийгмийн сүлжээгээр бол миний Instagram, жиргээ, Facebook-ууд болвол монголоор 50-аас гээд байгаа. Эсвэл англиар надтай холбогдож англиар харилцан ярихыг хүсчихвэл 57 гэдэг хаягаар маань бас бичиж болно. За тэгээд би өөрийнхөө мэдэх хэмжээгээр өөрийнхөө хувьд л ингээл зөвлөгөөгөө өгөөл яадаг ийдгийг бол ингээ явдаг байгаа. Хүмүүс надаас хамгийн их асуудаг асуулт бол англи хэлийг яаж сайн сурах вэ гэд тэгж байгаа. Тэгэхээр би ер нь ингээд хүмүүст хуваалцаад өдөр тутам ингээд өөрийгөө дайчлаад сураад ингээ явах хэрэгтэй гэд тэгж байна. Гэтэл би ингээ бодоод үзсэн чинь 1-р ангиасаа ихсүүлээд манай ангийнхан бүгдээрээ нэг багштай, нэг сургуульд, нэг номоор ингээ явсан. Магадгүй гэртээ очиж даалгавраа хийсэн үгүй юу гэдгийг бол мэдэхгүй. Гэхдээ миний бас нэг сэтгэлгээний хувьд ялгаа нь юу байсан бэ гэж би ерөнхийдөө бас удаан нухацтай бодлоо л да. Тэгээд 6 настайдаа би надад сурах хандлагыг минь өөрчилсөн нэг зүйл болсон. Тэр нь яг юу юм бэ гэхээр манад нэг гадаад дадлагаар Монголд ажиллаж исэн нэг гадаад оюутан манад зочилж ирсэн. Тэр үед би өөрийнхөө 3-4 хүн мэддэг өгүүлбэрээр тэр хүнтэй ярилцаад тэгээд тэндээс төрсэн сэтгэл маань надад англи хэлний яг утга учир юу юм? Англи хэлийг сурснаар би ямар үр дүнд хүрэх болох вэ гэдэг тэрийг надад харуулж өгсөн гэсэн. Ихэнх тохиолдолд бид нэр энэ дүрмийг сурахаар яах вэ? Химийн хичээлийг сурахаар би надад амьдралд ямар хэрэгтэй юм гэдэг ч юм уу энэ тоо нэмж сураад надад ямар x, y гэд ингээд бодоод үзэхээр надад яг ямар хэрэгтэй юм бэ гэдгийг ухаардаггүй учраас тэрийг сурж авах үед ингээд мэрэлт хүрдэггүй ч юм уу нэг тиймэрхүү байдаг. Миний нэг жишээ байна л да та бүхэн мэднэ хинтийн хангай соёны өндөр сайхан нуруунд хойд хөвчийн чимэг болсон. За ингээд Даштрын эцэг дөржийн энэ Монгол орны тухай сайхан энэ шүлэг байна. Тэр үед би уран зохиолын хичээл дээр шүлгийг уншаад цээжлэх ёстой байсан. Манай багш надад хэлээд чи ингээ гоё дотроо төсөөлөөд ингээ дүрслээд ингээд цээжл тэгвэл чи ингээ яг чиний өөрийнх чинь болоод чи цээжлэх чадна гэдэг. Тэгээд яг тэр үед надад би Монгол орноороо багадаа тэгж аялж үзээгүй болохоор надад ямар ч тийм төсөөлөхөд бэрх байсан. Тийм учраас би одоо болтол тэр шүлгийг цээжлээгүй. Тэгээд тэгсэн мөртлөө би англи хэлээр өгнүүдийг харилцан яриануудыг бол бүгд ингэ цээжлээд хүмүүстэй одоо хүртэл ингээд англиар ажил төрлөө хийгээд ингээ явж гин англи монголоор. Тэгэхээр тэр 6 настай байхад манай 1-р ангид 6 настай хүүхдүүд бүгдээрээ л адилхан hi сайн уу my name is гэл бүгдээрээ л тэр өгүүлбэрүүдийг сурж исэн. Гэхдээ миний хувьд
ялгаатай зүйл нь юу гэхээр тэр гадаад оюутан манайд зочлоод яг тэр үед бол би ичээд ярих их бол яг тийм сэтгэл бол төрж байгаагүй. Гэхдээ манай их чинь тэр надад дэмжлэг үзүүлээ тий. Урам үг. Чи яриад үзтээ гэд. Тэр гадаад хүн ч гэсэн сайн уу гэдэгт нь хай гэхээр би бас эргүүлээд хай гэдэг чинь. What is your name гэхээр чиний нэрийг хэн бэ гэд би ойлгочихж байгаа. Тэнгүүтээ миний нэрийг 50 гэдэг гэд. Чи хэдэн настай ингэ. Би 6 настай гэд. Тэгээд ерөнхийдөө 3 өгүүлбэртийг би тэр хүнтэй одоо өгүүлбэр гэхэд ер нь бол эхнийх нь бол сайн уу гэдэг чинь нэг л бараг л нэг л үг байгаа байхгүй. Тэгээд нэг үг 2 өгүүлбэр хийлээд надад тэр төрсэн сэтгэл маань би хүнтэй ойлголцож харилцан яриа хийх боломжтой болох юм байна гэдгийг би ойлгочихсон учраас англи хэл дээр шамдан сураад энэ чинь зүгээр л нэг хий хоосон юм цээжлээд байгаа юм биш юм а гэдгийг би ухаарсан. Тэгэхээр миний хувьд яг нэг юмыг одоо сайн сурыг гэх юм бол тий тооны хичээл яагаад сурах хэрэгтэй юм? Одоо компьютерийн чиглэлээр та нар мэрэгжил эзэмшиж гэж бодох юм бол тооны хичээл заавалчгүй суур хэрэгтэй. Олонлог одоо нэгтлэг няруу болё гэж бодож игэл тооны хичээлийн суур заавалчгүй хэрэгтэй. За одоо механик машин уралдааны машин дээр ажиллая гэж бодох юм бол механикийн одоо тий үйл зохицол, физикийн хичээл, химийн хичээл заавалчгүй мэдээж сурах хэрэгтэй. Хэрвээ та нар гоё машинтай болъё, гоё машиндаа гоё моторын тосын зөв тохируулж хийя гэх юм бол химийн хичээлийг бас үзэж одоо ойлгох хэрэгтэй. Яагаад вэ гэхээр тэр машины чинь тос тийм моторын тэр тосоол одоо юу гэдгийг тэр бүгд чинь химийн элементүүдээр бүтсэн зүйл байгаа гэсэн үг. Тэгэхээр альва нэг тийм хичээлийг сурж байхдаа үнэхээр тултлан сурыг гэвэл яагаад сурж байгаа юм те? Энэнийг одоо сурсны дараа үр дүн нь яг юу байх юм? Франц хэл сураад Франц хэл одоо хүмүүстэй хэл нэвтрэлцэж болно гэсэн тэр цаад зорилтынхаа одоо үр дүнг та нар бас өөрсдөө буулгаж авах хэрэгтэй. Хэрвээ гэх юм бол та нар амжилтанд хүрнэ гэж хэлэх вэ. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Баяртай. Та бүхэн Америк болон Европ дахь миний Tevin 7 дэлгүүрээс бид амьдралынхаа эзэн гэсэн утгатай бүтээгдэхүүнийг сонирхож үзээрэй. Миний сувгийг subscribe улаан товчийг дараад захиалаарай. Тэгээд захиалсныхаа дараа хонхын товчийг бас асааж дараагийн бичлэг ороход нь мэдэгдэл аваарай. Баярлалаа.